Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Тэгэхээр өнгөрсөн он жилүүдийг бид эргэн харахад Бурхны үгээр дамжуулан бидний амьдралд ямар олон гайхамшгууд бий болсон бэ гэдгийг санацгаая. Тэгвэл энэ 2025 онд ч гэсэн Бурхны үгээр дамжуулан тэр олон гайхамшгууд та бүхний амьдралд үргэлжлэн бий болоосоо гэж хүсэж байна. Тэгэхээр шинэ он болоход хүн болгон тухайн он жилд ямар нэгэн өрөө эсвэл ямар нэгэн шинэ оны шийдвэрүүдийг гаргадаг. За би энэ онд ийм зүйлийг хийх болно, ийм зуршлуудыг бий болгож өөрийгөө ингэж хөгжүүлэх болно гэсэн янз бүрийн шийдвэрүүдийг гаргадаг. За тэгвэл таны хувьд энэ 25 онд итгэлийн хувьд сүнслэг байдлын хувьд хөгжил дэвшил гаргахын тулд ямар шийдвэрийг та гаргаж байна вэ? Тэгэхээр би таныг Бурхны үгтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаасаа гэж хүсэж байна. За түүний нэг нь жишээлбэл 25 онд би цахим чимээгүй цагаар дамжуулан өдөр болгон чимээгүй цагаа хийх болно. Хичнээн завгүй байсан ч гэсэн би өдөрт 10-аас 15 минут Библийг уншаад, тунгаан бодоод Бурхны өмнө залбирах цагийг бас гаргана гэж. За бас нэгэн шийдвэр нь магадгүй шинэ оны эхний өдрүүдээс ахуулаад Эхлэл номоос өдөр болгон өдөрт 4 бүлэг унших юм бол за зарим хүмүүс 5 бүлэгч уншиж болно те. За тэгэхээр өдөрт 4-5 бүлгийг бид нэр тогтмол унших юм бол жилд Библийн эхнээс нь дуустал нэг удаа уншиж чадна гэсэн үг. Олон итгэгч нарын хувьд гэх юм бол Библийг дандаа энэ тэндээс нь уншдаг. Яг бүтэн эхнээс нь дуустал уншсан хүмүүс багс цөөхөн байдаг. Тэгэхээр би таныг жил болгонтэй жилд нэг удаа Библийг бас бүтнээр уншдаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр яг энэ 1 сарын эхний өдрүүдээс ахуулаад бүгдээр Эхлэл номоос ахуулаад 12 сарын 31 хүртэл илчилт ном хүртэл Библийг бүгд нь унших тийм зорилтыг та бүхэн гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээ би түрүүн та бүхэндээ үзүүлсэн шиг те Библийг хуулж бичих тийм зорилтыг ч гэсэн та бүхэн гаргаж болох юм. Тэгэхээр Библийг хуулж бичнэ гэдэг маань Библийг 4-5 удаа уншсантай тэнцэнэ гэж үздэг. Тэгэхээр Библийг хуулж бичих үедээ бид нар Бурхны үгийг улам илүүхээр ойлгож бас зүрхэндээ бичиж авдаг байх нь байна те. Тэр олон жилийн өмнө би нэгэн солонгос итгэлийн эмээтэй ярилцж байсан санаж байна. Тэгээ тэр эмээ маань яг өөрийнх нь гараар бичсэн Библийг бүхэлд нь хуулж бичсэн дэвтрээ надад үзүүлж байсан. Тэгээ энэ бол би өөр хүүхдүүдтэй өвлүүлж өгөхийг хүсэж байгаа маш үнэтэй эрдэнэс юм а гэж. Тэгээ би тэндээс маш их хивээлэг аваад тэгээд Монгол Хинтээ аймгийн Бэрх хотод байдаг шинэ эхлэл цуглаанд сургаал зааж явах үедээ яг энэ гэрчлэлийг ярьсан. Тэгэхээр яг тэр үед тухайн цуглаанд шинэхэн итгэж байсан нэгэн эмэгтэй. За энэ ихч маань тал цус харвсан учраас өсөн унчихсан. За тэгээд бас гараараа хоолооч барьж идэж чадахгүй тийм байдалтай байсан. Гэхдээ тэр ихч маань яг тэр өдрийн сургаалыг сонсоод ялангуяа сая тэр Библи хуулж бичсэн хүний гэрчлэлийг сонсоод би ч гэсэн Библийг хуулж бичье гэж. Тэгээ хүүхдүүд нөгөө таа ч хоолооч барьж халбаач барьж чадахгүй байгаа шүү дээ гэж. Тэгээ бурхан надад туслах болно гэж итгэлийн шийдвэр гаргасан. За ингээд энэ хүмүүс Матай ном гэдээ бичих үед ганцхан үгийг бичихэд бүр хөлс нь гараад ядраад маш чичрээд хэцүү байсан. Гэхдээ тэр залбирсаар бичсэн. Түүний хувьд Матай номын 1-р бүлгийг бичнэ гэдэг бол маш хүнд байсан. Гэхдээ тэр бичсээр явсан. Бурхан түүнд гарт нь хүч чадлыг өгч оюун ухааныг сэргээсээр байсан. Тэр үнэхээр Бурханы гайхамшигар Матай номыг бичиж дууссан, Сайн мэдээ номыг бичиж дууссан. Тэгээд Шинэ гэрээ номыг бичиж байх үед Бурхан түүнийг эдгээсээр байсан. Тэгээд Шинэ гэрээ номыг бичиж дуусгасан. Хэдэн сар өнгөрсөний дараагаар би очих үед пастраа Бурхан намайг үнэхээр эдгээсэн. Би Шинэ гэрээ номыг бичиж дууссан. Тэгээд та миний үсийг хардаа үс мөн унтсан байсан. Надад Бурхан шинэ үсийг өгсөн гэх. Тэгээ би 2 гар маань ч гэсэн маш хүчтэй болсон гэд. Тэгээ эцэстээ энэ хүн маань Библийг Эхлэл номоос ахуулаад дуустал нь бүгдийг бичиж чадсан. Тэгээ бас нэгэн гэрчлэл нь би ерөөсөө халбаач барьж чадахгүй байсан бол Бурхан миний гаранд хүч чадлыг өгөөд тэгээ би дахиж гар урлалаа маш сайн хийдэг болоод энэ удаа миний хийсэн гар урлал маань аймгийн тэр урланд очоод алтан медалийг би авсан гэж гэрчлэлийг хэлж ирсэн. Бурхныг бол үнэхээр гайхамшигтай. Дараа нь хэдэн жилийн дараа Өмнө Говь аймгийн Далан задгадын жинхэнэ баяр хөөр чуулганы нэгэн итгэлийн сайхан ихч маань бас Библийг бүхэлд нь хуулж бичсэн. За тэрээр
2 жилийн хугацаанд Эхлэл номоос агуулад Илчилт ном хүртэл Библийг бүхэлд нь хуулж бичсэн баг. Үнэхээр гайхалтай. Тэгээд энэ гайхалтай зүйл гэрчлэлийг хийсэн одоо үлдээсэн учраас чуулганых нь маш их баярлаад Крисмас баяр болох үед тэр итгэгчээ онцгой шагналыг өгсөн нь түүнийг Израильд очиж тий аялах дээр ирэхээр шагнажсэн тухайга гэрчлэлээ хуваалцаж исэн баг. Гэтэл хэдэн жилийн дараа яг тэр итгэгчийн маань дагалдагч нь тийм ээ одоо өөрөө бүр Библийг уралсан баг. Маш сайхан ойдог учраас тийм ээ ном болгоноор за одоо Эхлэл ном гэдэг тусад нь одоо даавуугаар одоо маш гоё шаглаж номынхон одоо ихэнд нь Эхлэл ном гэдэг номынхон гарчгийг нь гоё бичээд одоо Библи биш тэ бүр даавуугаар хийсэн баг. Тэгээ цаасан дээр биш даавуун дээр маш гоё жигдхэн одоо бичиж Библийг бичиж байгаа тухайга хуваалцсан байдаг. Тэгэхээр үнэхээр Бурхны үг бол гайхамшиг. Та Бурхны үгийг хайрлаарай. Цаг хугацаа улиран өнгөрөхөд энэ ертөнцийн бүх зүйлсүүд одоо өөрчлөгддөг те. Өвс ногоон хатаж цэцэг ганддаг. Харин Бурхны үг мөнхөд оршин байдаг. Тэгэхээр 2025 онд би таныг Бурхан үний үгтэй хамт яваасаа гэж хүсэж байна. Та үнэхээр миний амьдралд Бурхан гайхамшигаа хийгээсэй гэж хүсэж байгаа бол гайхамшигыг үлдгэж Бурхны үгэнд та итгээрэй. Тэр үгээр дамжуулан таны амьдралд гайхамшигуд бий болох болно. За ахын дүүс нараа 2025 он шинэ он эхэллээ. Энэ 25 онд таны хувьд Бурхны үг залбирал болон за мөн чуулгандаа илүү итгэвтэй явах, чуулгандаа үйлчлэх гээд олон янзын сүнслэг тэр одоо шийдвэрүүд та гаргаарай. Энэ гаргасан шийдвэрийн дагуу алхах үед таны итгэлийн амьдралд өөрчлөлт бий болох болно. Таны итгэлийн амьдралд гайхамшигтай хөгжил, дэвшил, ялалтууд ирэх болно. Бурхан 25 он та бүхний гайхамшигтайгаар өрөөх болтугай.